Сонгуулиар засгийн эрх мэдлийг хангалттай бий дагаад авахуйц болсон улс төрийн нам нөгөө намуудаа засгийн газарт өрөөд оруулж ийн гэдэг бол албан ёс бол төсвийн эрх мэдэл болоод албан тушаалаар өөрийгөө хянах механизмыг худалдаж авч байгаа л үйл явц. Нөгөө хэд нэгсэн тэрийг мэдсээр иж зарж байгаа тийм үйл явц гэсэн. Тэгээ энэ бол асар хортой. Яа тэгэхээр сонгуульд иргэдийн итгэл унж идэг. Улс төрийн соёлын хувьд бол асар ухарж байгаа маш хортой үйл явдал. Том холбоодыг худалдаа аж төрийн танхим, үйлдвэрчний эвлэл, жагсаалтаар нэр дэвшүүлээд бас оруулчлаа. Нэг нь бол ажил болж бизнесүүдийг хамгаалаад төртөө ингээд байнга одоо шулуугандаа бол тэмцэлдэж идэг, сүрж идэг сөрөгч худалдаа аж төрийн танхим. Нөгөөх нь хөдөлмөрчдийн эрхчлэгийг хамгаалаад засаг төртөө дандаа тулж авах хэрэгтэй газруудыг оруулаад ирчих. Одоо сүүлдээ өмнө нь сайд дарга байсан, эргэлэгч байсан хүмүүсийг элчин сайдаар томилно. Ингээд өрлөө шүүмжиж болох, сүрж болох бүх хүмүүст ингээд хуваагаад явдаг чинь эцсийн нүндээ юу хүрэж байгаа гэхээр төсвийн хит хитэлэлт үүсэж байгаа. Цаашлуул авилга өснө, хэвлэрчлөө, улам өөр эдийн засгийн нөхцөл улам хөндөрнө гэдэг чинь бүгд энтэй ерөөсөө холбооцсон. Мэдээллийн орон зай ч гэсэн сөрөгчин хэцүү байна. Голлох телевизүүдийг бүгдийг засаг удирдах, нэг нэвтрүүлгээ бүгднгээр нь гаргуулж чадчихээн. Сайтууд, сонингууд, ер нь дийлэнхийг энэ хамтран ажиллах хаалтын гэрээ юу гэдэг ямар нэг юмар талдаа татчих чадчихээн. Муу юмны сайн тал гэж бас байдаг. Энэ юм чинь бас эрг эффект үзүүлнэ. Тэр нь л жишээлбэл хүмүүс илүү нягтарч байна. Хүмүүс энийг илүүтэй болохгүй зүйлээд арай хэрэгсэтэрч байна гэж бодож ийн гэдэг чинь бол бас асар чухал. Дээрээс нь ийм үйл ажиллагаа залуучуудын зорилгыг бол мохоохгүй. За баярлалаа. За баярлалаа.